Сайн байцгаана уу? 22 дугаар хичээл эхэлж байна. За өнөөдрийнхөө хичээлээр нэрийн тодтголын тухай үзнэ. Тэгээд 4 шинэ ханд сурнаа. 22 дугаар хичээлийнхаа эхний өгүүлбэрээс эхлээд уншицгаая. Корева Мирасанга цукутта кекитс. За энэ өгүүлбэр нь энэ бол Мирагийн хийсэн торт. Хоёрт нь Асаконы Ирухитова Мирасан дэс. Тэнд байгаа хүн бол Мира. Гуравт нь кино Наратта Котабо Сурамашта. За өчигдөр сурсан үгээ мартчихлаа. Дөрөвт нь Каймононы иккуж ганга харимасэ. Дэлгүүр хэсгээр явах цаг алга. За өнөөдөр тэгэхээр нэрийн тодтголын тухай үзэн тийм ээ. Тэгэхээр нэрийн тодтгол нь одоо хоёр хэсгээс бүрдэнэ. Тодтгол хэсэг, тэгээд тодтгуулж буй хэсэг буюу нэр үг. За жишээ авах юм бол Корева Мирасанга цукутта кекитс. За кеки буюу одоо кек торт тийм ээ. За энэ нь болохоор ингээд энэ тодтгуулж буй хэсэг буюу нэр үг болно. За ямар ингээд торт юм бэ гэхээр Мирасанга цукутта. Мирагийн хийсэн. За энэ хэсэг нь болохоор энэ тодтгол хэсэг нь болно. За дараа нь 3 дахь өгүүлбэрийг харвал одоо кино Наратта Котабо Сурамашта. За Котабо үг гэдэг нь одоо энэ нэр үг тодтгуулж буй хэсэг нь болно. За ямар үг гэхээр кино Наратта өчтөр сурсан. Өчтөр сурсан гэдэг нь тодтгол хэсэг болох нэ. Өөрөлт нь одоо Каймононы иккуж ганга харимасэ. За дэлгүүр хэсгээр явах цаг алга. За цаг гэдэг нь одоо ингээд нэр үг нь болно. Ямар цаг байхгүй байгаа гэхээр Каймононы икку гэдэг нь тодтгол хэсэг болно. Одоо дэлгүүр хэсгээр явах цаг алгаа гэсэн үг байна. За дахиад харвал за энд одоо ийм зүгээр одоо энгийн өгүүлбэр байгаа. Ваташива синшу эйга о мимашита. Би өнгөрсөн 7 хоногт кино үзсэн. За энийг одоо баг зэрэг ингээ өөрчлөөд одоо энэ хэлбэрээр ингэ бичих юм бол Ваташига синшу мита эйга. Миний өнгөрсөн 7 хоногт үзсэн кино. За ингээ кино. Ямар кино? Ваташига синшу мита. За дараагийн өгүүлбэр. Мураками ва бёин дэ хатарaitai imasu. Мураками эмнэлэгт ажилладаг. За тэгвэл энэ Муракамига хатарaitai iru бёин. За ямар эмнэлэг вэ? Мураками ажилладаг. За иймэрхүү байдлаар ингээд одоо ард нь ингээд тодтгуулж буй одоо нэр үгээ бичээд урд нь ингээд тэг тодтгол хэсгээ бичдэг ахны. Бүгдээрээ жишээ уншиж үзье. Кимура-сан то итта концерто ва дou дeshita ka? Totemo yakatta desu. За энэ өгүүлбэр нь Кимуратай хамт явсан тоглолт ямар байсан бэ гэсэн чинь үнэхээр гоё байсан. За тэгэхээр концерт гэдэг нь одоо тодтгуулж буй хэсэг нэ. Ямар концерт вэ гэхээр Кимура-сан то итта. Кимуратай хамт явсан. Дараагийн доош юмштака кино катта касаа яахгүй шимштэй. Юу болсон бэ? Яасан бэ гэсэн чинь өчтөр авсан, хадталтаж авсан. Шүхрээ алга болгочлоо. За, каса ямар шүхрээ? Кино катта. Өчтөр хадталтаж авсан байна. Дараагийнх нь донно учига ошидска. Херой нивага ару учига ошидс. За ямар гэртэй болмоор байна гэсэн чинь одоо том нива энэ одоо гэрийн цэцэрлэг тийм ээ. Том цэцэрлэгтэй гэртэй болмоор байна. За үчи гэдэг нь одоо тодтгуулж буй хэсэг гэр тийм ээ. Ямар гэр? Херой нивага хару. Дараагийн Чиоби сако мини камасенка сумимасен. Чиоби ва чатто томатч ни ао яксукуга аримасу. За бүтсэн өдөр хөл бөмбөг үзэхээр явахгүй юу гэсэн чинь уучлаарай. Бүтсэн өдөр
За чатта гэхээр ерөнхийдөө одоо татгалзаж байна гэсэн санаа тийм ээ. За бүтсэн өдөр найзтайгаа уулзна гээд амлчихсан. Бүрийг өвчилж орчуулах юм бол уучлаарай. Бүтсэн өдөр за найзтайгаа уулзах амлалт байгаа. За тэгэхээр амлалт одоо ийм тоглолцсон ажил одоо болцоо байгаа. Чи ямар тийм амлалт, ямар тийм болцоо байгаа гэхээр томоод чиний аав найзтайгаа уулзах гэдэг нь тодтолж буй хэсэг болох нэ. За дахиад уншицай котомога ямуухан. За хүүхэд уншдаг хүн. Котомога яманай хүн. Хүүхэд одоо уншдаггүй ном. За кино янда хүн. Өчтөр уншсан ном. Кино яманакатта хүн. Өчтөр уншаагүй ном. За тэгэхээр хон гээд одоо нэрийг тодтгуулж буй хэсэг байна. За урд нь дандаа ингээд тодтгол хэсэг байна тийм ээ. Яг ямар номын гэдгийг ингээд дэлгэрүүлээд ингээд биччихсэн хэсэг байна гэсэн. За асагохоно тэбэруто. Ямар хүн юм? Өглөөний хоолоо иддэг хүн. Асагохоно тэбэнайто. Өглөөний хоолоо иддэггүй хүн. Асагохоно тэбэтайто. За ямар хүн юм? Өглөөний хоолоо идсэн хүн. Асагохоно тэбэнакатта хито. Ямар хүн юм? Өглөөний хоолоо идээгүй хүн. За ингээл хүн гэхийг тийм ээ. Одоо ингэж одоо олон янзаар тодтгож болох нэ. За има сүндээрүү токоро. Ямар газар вэ? Одоо амьдарч байгаа газар. За дэрэмо сүндээинай токоро. Ямар газар вэ? Хинч амьдардаггүй газар. Чичига сүндээта токоро. За ямар газар вэ гэхээр аав амьдарч байсан газар. Аракхан дэрэмо сүндээ инакатта токоро. За ямар газар вэ? Хинч амьдарч байгаагүй газар. За ингээл газар гэдэг нэр үгнүүд тийм ээ ингээд олон тодтол хэсэг. Одоо энэс ч олон ингээд тодтол хэсэг юм бичиж болно. За дараагийнх нь Корева онноно хитого ямуу зашши дэс. За Коре энэ бол эмэгтэй хүн уншдаг сэтгүүл юм. За ямар сэтгүүл юм гэхээр онноно хитого ямуу эмэгтэй хүн уншдаг. Мира санаа касаа оматтейру хито дэс. Мира шүхрээ авч явдаг, байн авч явдаг хүн юм. За ямар хүн юм гэхээр шүхэр авч явдаг. Кокоа зитэншаа хокутокоро дэс. За ямар газар юм гэхээр өндөг дугуйгаа тавьдаг газар. Энэ бол өндөг дугуйгаа тавьдаг газар. За гуравт нь хахага яку цукуру рёриwa кэрэдэс. Ээжийн сайн хийдэг хоол бол карэ юм. Кари тийм ээ кари. Карэга моттейру пасоконва атарашидэс. За түүний авч явдаг компьютер бол шинэ. Райшу томору хоторуа умино чикакуни яримас. Дараа 7 хоногт одоо хонох цэцэд бодол бол умино далайн ойролцоо байдаг. За дөрөвт нь ваташива пасаконо ирэрүү кабано каймашта. Би одоо ноутбукээ хийх цүнх худалдаж авсан. За ямар цүнх юм? Гэхээр пасаконо ирэрүү тийм ээ. Ноутбукээ хийх юм. Ваташива мегане о какатеру хито шиттэмас. Би тэр нүдний шил зүүсэн хүнийг мэддэг. Ямар хүн юм? Мегано каката ирүү хито. Ятарт нь ваташива хоно яму хитога цукидэс. Би ном уншдаг хүн дуртай. За ваташива пуруга
Аруу үчигээ хашиж би одоо усан сантай гэртээ болмоор байна. За одоо бүгдээрээ хамтдаа ханцаа сурцгаая. За энэ өмнө урд өмнө гэсэн утгатай хүндуудлага нь май ондуудлага нь зин. За хамтдаа харцгаая. 1 2 3 4 ингээд энтэй юу тэгдэг. За 6 7 8 ингээд 9. За май өмнө. За энэ нөгөө үдээс одоо үд гэсэн утгатай ханд зэн тийм ээ. Тэнгүүт үдээс өмнө гоо. За энэ болохоор шүд. Тэгэхээр өмнө шүд буюу одоо үүдэн шүд ахны зин шид. Үүдэн шүд. За дараагийн ханд ард хойно дараа гэсэн утгатай хүндуудлага нь өшгөрөө атав. Ондуудлага нь го. 9 зурлагын дараалтай 1 2 3 за ингээд 4 дахиад эндээс эхлээд 5 за эндээ богинохон зурлага. За 7 эндээс эхлээд 8 ингээд 9. За өшгөрөө болохоор ард хойно гэсэн утгатай атаа гэдэг нь дараа. За мөн энэ одоо үд гэсэн утгатай ханд тийм ээ. Тэгэхээр үдийн дараа буюу одоо үдээс хойш гого. Үдээс хойш. За дараагийн ханд нь дотор дунд гэсэн утгатай ханд. Зэн хүндуудлага нь нака ондуудлага нь чүү. 4 зурлагын дараалтай 1 ингээд 2 3 за ингээд 4 нака дотор за чүүгако онцроо нэ за чүүгако энэ улс гэсэн. Тэгэхээр дундад улс буюу хятад улсыг чүүгако гэж хэлдэг байх нэ. За дараагийн ханд нь сая дотор гэдэг ханд цэцэн одоо болохоор гадаа тийм үү гатанд л сото. За хоко гэдэг бодлого бас байдаг. Ондуудлага нь гай. Хамжирлагын дараалтай 1 2 3 за ингээ урт шулуун зураас 4 ингээ 5. За сото болохоор гадна тал. За одоо хандсны нийлэмжүүд байна тийм ээ. Гай кокужи гадаад хүн. За энэ гадаад улсын хүн буюу гадаад хүн. Энэс гадаад улсын хэл буюу одоо гадаад хэл. Ай кокуго. За энэ ингээ гадуур тийм ээ энэ идэх. Тэгэхээр гай шокусруу болохоор гадуур хооллох. За энэ хоко гэдэг дуудлага нь болохоор өөр бусад гэсэн утгатай байдаг. Хоко өөр бусад. Сатон гадна тал. За өнөөдрийн хичээл энэ төрөйд баслаа. За дараагийн хичээлээр уулзцгаая. Та баяртай.